Та бүхэндээ эхний мэдээг хүргэе. 4-р цэцэрлэгийн анги дүүргэлт хэтэрсэн эмх замбраагүй байна гэсэн иргэдийн гомдол нэг цонхны үйлчилгээний дад 35 11 болцсонд ирсэн юм а. Харин боловсрол соёл урлагийн газрын дарга анги дүүргэлт хэтэрсэн юм байхгүй хэн явдаж байгаа гэж хариулсан юм а. Цэцэрлэгийн бүлэг дүүргэлтийн тухайд боловсрол соёл шинжилгээ ухааны сайдын 405 тушаалаар батлагдсан. Хүүхдийн цэцэрлэгийн үржилтэн дүрмийн 2-3 цэцэрлэгийн бага бүлгийг дунджаар 20, дунд ахлах бэлтгэл бүлгийг дунджаар 25, холимог бүлгийг дунджаар 20 хүүхдтэйгээр зохион байгуулна гэж заасан байдаг. Гэвч өнөөгийн нөхцөл байдал цэцэрлэгийн үйл ажиллагааны онцлогтой уялдуул цэцэрлэгийн насны хүүхдүүд өвөлдөө цаг үеийн байдлаас ирэхгүй чөлөө авдаг, шээлждэг, өддөг гэх зэрэг шалтгаанаас ирдэггүй тохиолдол баггүй байдаг учраас нэг бүлэгт 30-аас 40 хүртэлх хүүхдийг бүртгэн ажиллаж байна. Манайх болохоор уг нь бол 280 хүүхдийн өвчин шаталтай, нийтдээ 12 бүлэгтэй. За одоо намар бол 380 орчим хүүхд бүртгэсэн. Яг бүртгэлээр бол 380 хүүхдтэй байгаа. За өнөөдрийн байдлаар бол манайд 323 хүүхд ирсэн. Ер нь бол одоо бүлэг дуралт бол нормондоо явж байгаа. За намар 9, 10, 11 сард бол бас жоохон одоо бүлэг дуралттай үед ачаалттай байдаг. Тэгээд одоо 1, 2 сард бол бас сая карантинлсан. За тэгээ бас хүүхдүүд өвчлөлтөг, чөлөө авдаг, эрдэшээ шилждэг. Ингээд ер нь бол хичээлийн жилийн эцэст он тусахад бол яг л 300 хүүхдийнхаа нормыг барьдаг. Өнгөрсөн хичээлийн жилд бол бид нар яг 310 хүүхэд одоо хүлээж авч хүүхдүүдийн төлөвлөгөө бол яг нормд бол биелсэн байна. Нэг ангид суралцж байгаа хүүхдүүдийн тоо наривтынаас хэд өндөр байгаагаас ангитай хүн сургалтын орчин эрүүл ахуйн шаардлага алдагдаж халдвар төвчний талархах нөхцөлийг бүрдүүлэхэд нөлөөлдөг. Бүлэг дүүргэлтийн наривтын хэмжээнээс сэтэрснээр багш нарын ажлын ачаалал ихсэж нэг багшид догдох хүүхдийн тоо эрс нэмэгдэж хүүхэд бүртээ ажиллах хүүхдийн бүрийн аяас чадварыг нээх, хүүхэд бүрийг хөгжүүлэх боломжийг хязгаарлаж түнчлэн сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмжид сөргөөр нөлөөлөх. Сурагчид нэг ширээнд 3-аар суух зэргээр хүүхдийн сурах уялд бэрхшээл учруулдаг байна.